Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд энэ онд Чингис санд 507.1 тэрбум төгрөг хоригдлуулна. Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөл багтсан 7 том төслийг хөдөлгөж, нэмэн үрдэгжингсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж ажиллана. Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд борлуулалтын орлогын 1%-аар хурдны тойрог замын төслийн эхний хөрөнгө оруулалтыг хийхэд чиглэгдэнэ гэдгийг онцоллоо. Мөн Багнуур хүрэн нүүрсний уурхайг түшиглэн нүүрс пиролизийн үйлдвэр байгуулна. Ингэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах боломж бүрдэнэ гэж үзжээ. Бүтээн байгуулалтын жил болгож зарлж байгаа нь ямар учиртай байна вэ гэхээр хамтарсан засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 14 мега төсөл зарлагдсны үндсэндээ бол 6 нь Эрдэнэс Монголын нэгдлийн харьяа бүрэлдэхүүний компаниуд дээр хэрэгжих ийм төслүүд байгаа. Энэ төслийн санхүүжилтэнд зориулж 25 онд бол 1 тэрбум долларыг босгох ийм зорилттой ажиллаж байна. Энэ тэрбум доллар бол энэ манай том төслүүдийн бүтээн байгуулалтанд зарцуулагдах. Энэ жил баяжмлын тоо хэмжээ буурч байгааг эсрэг бид нар уулын ажлаа болон одоо хөдөр боловсруулалтын ажлын тоо хэмжээг бол одоо нэлээд нэмэгдүүлж байгаа. Үүн дотроо болохоор бид нар хөдөр олборлолтыг бол одоо 4 орчим сая тонноор нэмэгдүүлнэ. За ингээд одоо 24 онд одоо эзэмшсэн дахин одоо төслийн хүчин чадал болох 2 сая тонноор нэмэгдүүлсэн энэ хүчин чадалтай хүрэх зорилготойгоор 25 онд бол биднес 39.6 сая тонн хөдрийг боловсруулах хэмжээлтэй байж байгаа. Эрдэнэс Монгол нэгдэл өнгөрсөн онд 5.6 их 80 төгрөгийн ашигтай ажиллаж 4.6 тэрбум төгрөгийн татвар төлж валютын нөөцийн 80%-ийг бүрдүүлжээ. Мөн өнгөрсөн онд батлагдсан баялагын сангийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд тус сангийн хоримтлын санд 505 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Ингэснээр 5,000 иргэний ипотекийн зээлийн их усүр баталгаажуулсан байна.